Тэрэнд 20 минут. Тэн сангийн яамныхын тус нэг хэд хэдэн хэлчмээр байгаамаа. Энэ таад одоо энэ төсвөө тооцоолж ин хасаж тооцохдоо одоо цаад үр өгөөж ин нэлээд сайн бодолцож хасмаар байна. Одоо жишээ нь манай эрүүл мэндийн салбартын захин бодлогын арга хэмжээнд дээр байгаа төсвийг тэр жигээр хасцсан байна. Тэн захимжилтын арга хэмжээ чинь цаашдаа хэрэгжээд явах юм бол эргээд эрүүл мэндийн салбар энэ тусламж үйлчилгээ хүний нөөц ийм эмнэлгийн хэрэгсэл бүтээгдэхүүнээс хичнээн энийг хэд дахин нугалсан илүү төсвийн хэмнэлт хийх боломжийг бүрдүүлэх төсөв байхгүй. Гэтэл энийг нь асаа ичиж байгаа. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийг дэмжих сангаас нэлээдгүй тэр өндгөр хасцсан байна. Энэ дэмжих сан чинь нөгөө гадаад дэмжлүүлж байгаа иргэдийг дэмждэг гол сан штэ. Хүүхэд бол 50% төлбөрийг төлдөг. Насанд хүрсэн хүн бол 20% төлбөрийг төлдөг. Та нар өнөөдөр энэ сангаас хасснараа хичнээн хүнийг гадаад дэмжлүүлээд ядууралд өртгөхөөс сэргийлж болох байсан энэ чухал төсвийг хасаад хичнээн хүнийг эрүүл мэндээс болж ядууралд өртөж байгаа энэ тооцоо судалгаагаа хийж гинэ үү? Эрүүл мэндийн салбараас нийт ажилчдаас нь 9% хасна гэж байгаа. Тэгэхдээ эмчээс бусдаас нь хаснаа гэж байгаа. Гэтэл манай улс чинь эмч 10,000 хүн ногдох эмчийнхээ тоогоор дэлхийд 7-д явдаг. Тэгээ эмч сувлагчийн харьцаа алдагдаа сувлагч нь дутагдаад байгаа. Гэтэл эмчээс нь хасахгүй бусдаас нь хаснаа гэдэг ийм тооцоолол хийгээд оруулаад ирсэн. Тэгээд эн чинь өөрөө эргээд эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход маш их сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Та нар энийг маш сайн тооцоолдог, боддог, судалгаа хийдэг байхгүй бол одоо эрүүл мэндийн салбарыг хариуцсан нэг мэрэгжилтэн эрүүл мэндийн салбарын бодлогыг тэр чигээр нь санхүүжилтийн бодлогыг хийгээд тооцоолоод төсөвлөөд ингээд оруулаад ирж байгаа байхгүй. Энийг та админ жоохон бодолцож үзэж ингэж өөрчлөхгүй бол энэ арга барилаараа яваад болох юм бол дахиад өөрчлөлт гарахгүй. Нийгмийн эрүүл мэндийн бодлого гэдэг чинь өвчин тусгаас нь сэргийлж байгаа. Тэр төсвийг дийлэнхийг хасцсан. Энийг хэрэггүй гэж үзээд байгаа шүү. Бид нар өвчин тусныхын дараа эмчлээд авах юм бол хизээж дийлэхгүй энэ төсөв чинь жил ирэх тусам ингэж дангасаар л байна. Гэтэл яг энэ өвчнөө багасгадаг нийгмийн эрүүл мэндийн бодлого тавигдсан төсөв мөнгөний бүгдийг хасцсан. Энэ ингээд цаашд гарах үр өгөөжийн таад маань цаан тооцоо судалж ингэж бодолцож үзчихээж энэ төсөв дээрээ одоо тэр энэ хэмнэлт хасалт юмаа хийж байгаа ч гэж та бүхнээс одоо хүсэж байгаа. Тэгээ дараагийнхаа төсвүүд дээрээ таад маань энийг анхаарад тооцооллуудаа нарийн сайн хийгээд яамтайгаа нэлээ сайн ярилцаад ойлголцоод мэдээж энэ хасах тодтол хасна гэдгийг ойлгож байгаа. Хэдэн төгрөг хасахын гэдгээ тодорхой болгоод мэрэгжлийн улсуудаас нь саналыг аваад айл алнаас хаанаасаа та нар хасахын зөв юм бэ, зүйтэй юм бэ гэдэг энэ зүйлүүд дээр ярилцдаг байхгүй бол ингээд тооцоолж исэн төлөвлөж исэн ажлууд бүгдээрээ тасалдаад яамны ажил бодлого, санхүүжилтийн бодлого сангийн яамн дээр явдаг энэ байдлаасаа бид нэр салахгүй бол цаашдаа бид нар амжилтанд хүрэхгүй байх шүү. Энийг та хэд маань анхаараарай гэж хэлхийг хүссэн. За баярлалаа.